боллоо шүү дээ. Засгийн газараас асуудал оруулж ирж байгаа мó гэхээр үгүй. Тэгээ янз янзын энд тэндээсээ саналууд орж ирээд тэгээд хот маань өөрсдөө энэ хөгжлийн хороо буцаж энэ материалуудаа бид тав хүн танилцуулна гэдэг л нэг тийм юм ярих юм. Мөнхөр сайд энэ асуудал дээр өөрөө туршлагатай хүн яг энэ ус уухтай холбоотой хүн энэ асуудлуудаа өөрсдөө яаман дээрээ засгийн газрын хэмжээнд татаж авчирж байгаад бүх байгууллагууд дээр ажлын хэсэг шиг байлгаж ингэж бадсаж байгаад тэгээд нэг асуудлуудаа оруулж ирээч. Энэ маш олон жил яригдсан асуудал. Одоо ингэж яригдаад байвал яг өнөөдөр миний ойлгосон ойлголтоор бол цаашаа ингэж яваад их шинжинд орчлоо. Одоо эндээс дахиад нэг санал орж ирлээ. За сая энэ хүмүүсийн ярьж байгаа Артель гэдэг энэ компаниас одоо мөнгө төгрөг алдчихад энийхээ зөвхөн энэ компаниудаа зуурлаад гэсэн ийм санаавас гарч иж байна. Ерөөсөө одоо ажлаа хурдхан шиг цаашаа явуулмаар. Одоо энэ 4 сард эхлээд ажлаа эхлүүлнэ гэдэг байгаа энэ зураг төсөл юмнууд чинь дутуугаад бас яригдаад байна. Маш яралтай энэ ажлуудаа яваад энэ тендер мендер юмнуудаа яриад хийгээд шалгаруулад ингээд маш хурдан ажил руугаа ороод ингээд зэрэгцээлүүд ингээд явчмаар байна шүү дээ. 20 энэ компани энэ өөрөөр саяны ярьсан компани бол 21-ээс 20-25 жил гिचүү ашиглаа тэгээд хүлээлгэж өгнө гэж байна шүү дээ. А гэтэл энэ үйл ажиллагаа чинь өөрөө 20 хэдэн жилийн одоо хүчин чадалтай ийм шинжил орж иж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 20 хэдэн жилийн хугацаанд хийлээ улсад шилжүүлээд өглөө дахиад шинжил эхэлчих гээд байна шүү дээ. Миний ойлгосноор бол ийм харагдаад байна. Тийм болохоор энэ ачаалалтайгаа холбогдуулаад тодорхой хэмжээнд хүлээж авсны ард дээр Монгол улс өөрсдөө Улаанбаатар хот үйл ажиллагаагаа явуулахад болцоотой ийм юм зүйлийг ийм л одоо шинжилсэн төслийг л бид нар хүлээж авмаар байна. Тэгэхгүй бол ашиглачаад тэгэл Улаанбаатар төгөд дахиад нэг хог дахиад бид нар тэрний маргаашаас нь эхлээд үйл ажиллагаагаа дахиад шинжилт талаар юм яриад байх юм болов гэсэн ийм л ойлголтыг бол сая надад өгчлөө. Хоёрдугаар болсон хүчний асуудлууд дутуугаар түрүүнийг яригадаад байна. Тэр болсон хүчин чинь юуны гудамжиндаа лаз хөшлөж явж байгаа шүү. Тэрийг бас эргэж сайн хараараа. Болсон хүчин дуус одоо байхгүй болно гэж би бол жишээ нь энэ салбарт ажиллажсэн хувьд бол бас итгэхгүй байна. Хүмүүсийнхээ хүчин чадлыг бол сайн шавхаад ажиллаараа гэсэн ийм зүйлийг хийдэ. Тэгээд сая бас нэг санал гарч илээ. Энэ засгийн газрын үйл ажиллагаатай бид нар хэтэрхий холбогдоод байна гэдэг. Энд орж ирж байгаа ажлын хэсгийн 5 хүн маш олон хүмүүс байна шүү дээ. Бүх ажлаа нэг болгоод ярих хэлэх юмнууд чинь бүгдээрээ энд хурж ирээд бид энд л сонсох ёстой шүү дээ. Энд л дүгнэлт гаргах ёстой. Эндээсээ бид нар шийдвэр гаргах ёстой шүү дээ. Түүнээс эндээс гараа 5 хүний асуудал явуулсан материал дээр дүгнэлт гаргачаад араас нь ярилцсан гэсэн ийм ойлголт байж болохгүй шүү дээ. Тийм болохоор хурж ирж байгаа материалуудаа бүрэн гүйцэд судлаад хариултаа нэгмэр болгоод энэ одоо танхимд орж иж байгаа ч гэж 5 хүнээс өсөж байна. Баярлалаа. За Бацраг гişүү